За одоо хэдүүлээ арай их тоог хувааж чадах хэсгээ харцгаая. Их тоог хуваахын тулд хамгийн ихэнд та нар үржүүлэхийн хүрдээ мэддэг байх шаардлагатай. Ядаж 1-ээс 10 хүртэлх хүрдээ 10-ыг үржих нь 10 хүртэл мэддэг байх хэрэгтэй. 1-1-ээс эхлээд 2-ыг үржих нь 3, тэгээд 10 хүртэл сурсан байвал зүгээр. Багш нь бага ангид байхдаа 12-ыг үржих нь 12 хүртэл чийжилдэг байсан юм. Гэхдээ 10 хүртэл мэддэг байхад бараг болчихж магадгүй л дээ. Гэхдээ хүрдээ мэднэ гэдэг бол зөвхөн эхлэл төдийл зүйл. Юун төрөнд иймэрхүү бодлогоодыг бодож сурах хэрэгтэй болно. Тухайлбал заавал 25-ыг хуваах нь 5 гэж байвал үүнийг бодохдоо 25 ширхэг зүйл зураад л түүнийгээ 5 бүлэг болгон хуваан нэг бүлэг тус бүрт хичнээн зүйл ногдож байгааг ойлгох маягаар хариу гаргаж болно. Гэхдээ илүү амар шуурхай арга бол 5-ыг хэдээр үржүүлэхээр 25 байх үлээ гэдгийг бодож болох юм. 5-ыг үржүүлэх нь энэ асуултын тэмдэг байна. Тэгээд тэнцүү 25. За чи энэ үед үржүүлэх хүрдээ мэддэг бол ялангуяа 5-ын хүрдээг мэддэг бол 5-5-25 гэдгийг мэддэг байж таарна. Тэгэхээр иймэрхүү бодлого таарвал өөрийн үржүүлэх хүрдний мэдлэгээ ашиглан хариуг олох боломжтой байгааз 5 нь 25-д 5 удаа багтана. Тэгээд тэр 5-аа энд чинь яагаад гэвэл бас л өнөө тооны орон дээр анхаарах хэрэгтэй. 5-ыг нэгжийн оронд бичин 25-д 5 яг 5 удаа багтана. Яг үүнтэй адилаар 7-40-с хэд орох уу гэж асуувал яах вүлээ? Хэд байх вэ? Тэгэхээр 7-ог хэдээр үржүүлвэл тийм энд асуултын тэмдэг тавихын оронд хоосон завлээсэн ч болно. 7-ог хэдээр үржүүлвэл 40-с гарах вэ? Үржүүлэхийн хүрдээ мэдэж байгаа бол 7-7-40-с гэдгийг андахгүй биз? 7-40-с 7 удаа багтана. Энд авсан жишээ бүр тухайн тоог өөрөөр нь үржүүлэх жишээнүүд байлаа. Тэгвэл арай өөр төрлийн жишээ авъя. Энэ удаа 9 54-д хэд багтахыг бодъё. Ахийг хэлэхэд үржүүлэхийн хүрдээ мэддэг байх хэрэгтэй. 9-ийг үржүүлэх нь хэд байж 54 гарах уу? Заримдаа хүрдээ санахгүй байвал ингэж бас болно. 9-нд 5-ын 45, тэгээ 9 6 түүнээс 9-ээр илүү гэсэн үг гэхээр 54 байх гэж олж болно. Иймээс 54-д 9 6 удаа багтана. За тэгэхээр эхний ээлжинд үржүүлэхийн хүрдгээ чийжилсэн байх ёстой болов уу? 1-ийг үржих нь 1-ээс ахуулаад 10-ыг үржих нь 10 хүртэл мэддэг байхад ядаж хамгийн энгийн иймэрхүү энгийн болохуудыг харьцангуй хурдан бодож чадна гэсэн үг. Одоо тэгвэл үржүүлэх хүрдээр яг таг таархааргүй иймэрхүү төрлийн бодлого бодож үзгүү дээ. 43-ыг 3-т хуваана. Ахин хэлэхэд эн чинь 3-ыг үржих нь 10 эсвэл 3-ыг үржих нь 12-аас арай их байгааз. За 0-оос арай өөр жишээ авнаа. 23-ыг 3-т хуваая. Та нар 3-ын хүрдээ мэддэг бол 3-ыг хэдээр ч үржүүлээд яг 23 гарахгүй гэдгийг мэдэж байгаа. Энд хүрдээ бичээдгий. 3-1-ийн 3, 3-2-ын 6. Ерөөсөө хариуг нь бичээд явчихъя. 9, 12, 15, 18, 21, 24 тийм үү? 3-ын урд нь 24 гэж байхгүй байгааз тэгвэл энэ хуваах хүллийг яаж гүйцэтгэх вэ? Энэ үед яах вэ гэхээр 3-ын хүрдэнд 23-т багтах хамгийн их тоо хэд вэ гэдгийг бодно. Тэр нь 21 байна тийм үү? 3, 7, 21 гэдгийг та нар мэдхэз. Ингээд 23-т 3, 7 удаа багтана. Гэхдээ яг бүр таарах байгааз 7, 3-ын 21 учраас үлдэгдэлтэй гарч байна. 23-аас хасах нь 21 гэхээр үлдэгдэл 2 гарч байна. Ингээд 23-ыг 3-т хуваахаар 7 гарч 2 үлдэнэ гэж бичнэ. Үлдэнэ гэдгийг юу ч гэсэн бүтнээр нь биччихье. Заавал яг таг таарах албагүй байх нь. Дараа бүгдээрээ энгийн ботхоо болон 10-ын ботхоо үзээд эхлэхээр ойлгомжтой болно. Гэхдээ одоохондоо бол яг 7 удаа багтаад 2 үлдэнэ гээд явж байх нэ. Тэгэхээр иймэрхүү төрлийн хувааж буй тоо чинь хуваагдж буй тооныхоо үр дүрээр яг таарахгүй байх бодлогыг бодож болох нь. Одоо харин илүү олон оронтой тоог хуваах жишээ авъя. Олон жишээ бодод ирэхээр зүй тогтолцоог нь ойлгоод авах хаа. За энэ удаа нэлээд том тоо сонгоно. 344-т 4 хэд багтахыг олцгоё. Үүнийг харангуйтаа би бараг багшаа бид 4-ийг үржих нь 10 эсвэл 4-ийг үржих нь 12-аас илүү мэдэхгүй штэ. 4-ийг үржих нь 12 чинь 48. Гэтэл наа тоо чинь хамаагүй том юм байна. Миний мэдих 4-ийн хүрднээс хамаагүй халсан байна штэ гэх бах. Тэгвэл одоо та нарт зөвхөн 4-ийн хүрдээ мэддэг байвал яаж ийм болгохыг бодох аргыг харуулах гэж байна. Эхлээд энэ 4 маань энэ 3-т хэд удаа багтах вэ гэж бодно. Үнэндээ бол 4 нь 3-т хичнээн 100 удаа орохыг асууж байгаа хэрэг. Учир нь энэ бол 300. Энэ чинь 344 гэж байгааз. Гэтэл 4 маань 3-т хэдэн 100 удаа багтахгүй. За 4 нь 3-т
тэг удаа багтана гэж хэлбэлээр баг. Тиймээс дараагийн орон руу шилжин 34-т 4 хэд багтах уу? Одоо хэдүүлээ 34 дээр анхаарлаа хандуулна. За энд хэдүүлээ 4-ийн хүрдээ ашиглаж болно. Алуу харъя. 4 8 32, 4 9 36. Инхээр 4 нь 34-т 9-оор авахар хэтрээд байна. 36 нь 34-өөс ихтэй. Иймээс 34-т 4 8 удаа багтах нь. Цаана жоохон үлдэгдэл гарах нэ, тийм үү? 34-т 4 8 удаа багтана. Хэд үлдэхийг бүгдээрээ олъё. Гэхдээ нэг юм хардаа. Хэдүүлээ 34-т 4 хэдэн удаа багтахыг асууж байгаа хэрэг. Иймээс үнэндээ бол 340-д 4 80 удаа багтана гэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл хардаа 8-ыг энд 10-ийн оронд бичсэн байгаа биз? Гэхдээ хурдан аргаар бодохын тулд 34-т 4 8 удаа багтана гээд 8 4-ийн 32 гэдгийг хэдүүлээ мэднэ. Одоо ингээд үлдэгдлээ олох боломжтой боллоо. 34-өөс хасах нь 32 гэхээр 4-өөс хасах нь 2 нь 2, эдгээр 3-ууд устна. Тэгэхээр 2 л үлдэж байна. Гэхдээ мартваа хэдүүлээ чинь 10-ийн орон дээр яваа. Энэ баг нь бол 10-ийн орны баг нь. Тэгэхээр сая юу хийсэн бэ гэхээр 344-т 4 80 удаа орно. 80-ыг үржихэн 4 нь 320 гарсан. Мөн үү? 3-ыг 100-ийн оронд бичсэн байгааз. Ерөөсөө энэ хавийг жоохон арилгахгүй бол тэр багна гэдэг юм ярьж байгаад энд 2-ын урд ахаад нэг байгаа юм шиг харагдуулмааргүй байна. Үлдэгдэл нь 2 гэж гарсан. Гэтэл тэр 2 нь 10-ийн оронд байгаа учраас 20 үлдэгдэлтэй гарна гэсэн үг. Одоо энэ 4-ийг буулгаж ярина. Яагаад гэвэл 340-ыг биш 344-ийг хувааж байгаа шүү дээ. Иймээс 4-ийг буулганаа. Өнгөө солиод бичээдгээ. За үүнийг өөрөөр тайлбарлавал 344-т 4 80 удаа багтана. Тийм байгааз 8-ыг 10-ийн оронд бичсэн шүү дээ. Тэгээд 80-ыг үржихэн 4 нь 320. Үлдэгдэл нь одоо 24. 4 маань тэгээд 24-т хэд орох вэ? Хэдүүлээ мэдэн штэ. 4 6-гийн 24 байдаг тийм үү? Иймээс 24-т 4 6 удаа багтах нэ. 6-г 1-ийн оронд тавина. 6 4-ийн 24. Одоо халсна. 24-өөс хасах нь 24 гэж энд бас хасах үйлдэл хийснийг санаарай. Энд тэг гарна. Үлдэгдэл байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ 4 маань 344-т яг 86 удаа орно. 344-ийн ширхэг юмыг 4 4-өөр бүлэг болгон хуваах аваас 86 бүлэг үүсэх юм байна. Эсвэл 344-ийг 86-86-аар бүлэг болгон хуваавал 4 бүлэгтэй болно. Ахаад хэд хэдэн жишээ авнаа. Одоо учрыг нь олж эхлээд байгаа ах. Одоо арай амархныг нь авъя. 91-т 7 хэдэн удаа орох вэ? Ахин хэлгээд 7-г үржих нь 12 нь 84. Үүнээс их байгааз үржүүлэхийн хүрднээсээ хэдүүлээ мэддэг тийм. Тэгэхээр өмнөх бодлогыг яаж бодсон тэр аргаараа бодъё. 9-т 7 хэд орох вэ? 9-т 7 1 удаа орно. 1 нь 7 7, 9-с 7 гасаад 2. Одоо 1-ийг болгоно. Сайн санаараа энэ бүхэн ид шидийн мэт харагдах хэдийч энэ бол үнэндээ 9-т 7 нь 10 удаа багтана. 10 удаа яагаад гэвэл 1-ийг 10-ийн оронд бичсэн байгаа. 17 70. Хүсвэл энд ингээд тэг байгаа гэж бичгэж бараг болно. Одоо тэгээд 21-д 7-д хэд байх вэ? 21-д 7 хэд байх вэ? 7 3-ын 21 байдгийг хэдүүлээ мэдэн тэ. 7 нь 21-д 3 удаа орно. 3 7 21 хаслаа. 21-ээс 21-ийг хасаад үлдэгдэл тэг байна. Ийхүү 91-ийг 7-д хуваахаар 13 гарах нэ. Ахаад бодох уу? Энэ удаад би баахан оронгуудыг тайлбарлахгүйгээр явчихна. Та нар ойлгочихсон баха. Хамгийн чухал нь энэ бодох аргаа маш сайн сурах хэрэгтэй. Ингээд 7-оор би байнга л 7-оор жишээ аваад авах юм. Өөр тоогоор үзнэ. За ингээд 8 нь 608-д хэд орох вэ? Тэгэхээр 6-ад 8 хэд орох вэ? Тэг удаа орно. Иймээс дараагийн орно руу шилжиж 8 нь 60-д хэд орох вэ? Тэгэхээр 8 нь ерөөсөө үүгээр ингээд 6-аас татъя. Тэгэхгүй бол хольж хутгаж мэднэ. Жахан доош болгоох юм. 60-д 8 хэд орох вэ? 8 7 56. Харин 8 8 64 байдгийг мэднэ те. 64-нд хитрхи ихтэйд байна. Тэгэхээр энэ биш болж таарлаа. Тэгэхээр 60-д 8 7 удаа багтах нь жоохон үлдэгдэлтэй гарах нь дээ. 60-д 8 7 удаа багтана. Нэгэнт л 60 гэж байгаа тул 7-г 60-ийнхаа нэгжэд буюу 608-гаа бүхлээр нь авч үзвэл 10-ийн оронд тавина. 7 8-ын 56 гэдгийг хэдүүлээ мэднэ.
60-аас хасган 56 дөрөв. Үнийг чэжээрээ бодож болно. Гэтэ хүсвэл эндээс 10-ыг зээлээд энэнд хав болоод 10-аас хасган 6 дөрөв. Тэгчгээд одоо энэ 8-ыг болгож ирнэ. 8-ыг болголаа. 48-д 8 хэдэн удаа орох уу? За тэгэхээр 6 8-ыг хэдүү? 6 8-ыг яг 48 те. Ингээд 48-д 8 6 удаа орох нь. 6 8-ын 48 хаслаа. Энэ дээр бас хассан гэдгийг санаарай. 48-аас 48-ыг хасаад тэг. Энд ч гэсэн үлдэгдэлгүй гарч байна. За ингээд арай их тоотой хуваахлалын хэрхэн хийх талаар ойлголттой болж авсан бахаа гэж найдаж байна. Хамгийн гол нь иймэрхүү болгохыг бодохын тулд хэдүүлээ үржүүлэх үйлдэлээ 10-ыг үржих нь 10 хүртэл эсвэл бүр 12-ыг үржих нь 12 хүртэл мэдсэн байх шаардлагатай байх нэ.